За яцхан guys, get to know. Надад амар олон асуултууд ирсэн байна. Энд хэдүүлээ нэг нэгээр нь хариулъя. Хариулт нь олдоогүй асуултууд байвал энэнгээр хардах хаа гэж найдаж байна. За багтаа баярлаа. Их баярлалаа шүү гэсэн байна. За энэ бол мэдээж асуулт биш байна те. За винрейт чи идвэл гэсэн асуулт байна. Би бол нэг винрейтийг тгүүж хулчилдаггүй. Яагаад вэ гэхээр винрейт бол заримдаа унжидаг, заримдаа өсч идэг юм зүйл учраас одоо бидний одоо хэр фокустай амьдралын маяг хэр байгаагаас шалтгаалаад винрейт бол байн хэлбэлцэж идэг. Тийм учраас би винрейтийн оронд RR-ыг хэлгүүд үздэгэ. За яг хэрвээ одоо юу гэдэг зөвхөн байк тестэн дээр гэж яривал огт тийм одоо арилжаачин хүний сэтгэл хөдлөл ороогүй винрейт гэх юм бол би бол 75-аас 85% гэж хэлнэ. Гэхдээ энэ бол мэдээж ямар сэтгэл хөдлөл оролцоогүй учраас амар өндөр байгаа шүү гэдгийг хэлж байна. За хоёр дахь асуулт. A болон B setup бүрдсэн нөхцөлд оролт хийдгүү. Ер нь оролт хийдэг хэдэн setup байдаг вэ гэж байна. За надад бол A, B гэсэн хоёр setup байдаг. За тэгээд яг хуу ялгаа нэх юм бол мэдээж A setup буюу яг миний үндсэн ордог setup, B setup буюу risk entry. За энэ хоёр нь юугаар ялгаатай юм бэ гэхээр мэдээж би том цагаасаа баталгаагаа аваад за тэгээд баталгаагаа өгснөхийн дараа жижиг цаг руу орж явах юм бол энэ бол A setup болно. Харин том цаг маань бүрэн баталгаагаа өгж амжаагүй байхад би жижиг цагаас илүү aggressive entry хийх юм бол энэ B буюу risk entry болдог байх нэ гэж. За арилжааг архитай хийвэл яах вэ гинэ. Одоо тэгэл сохтуул арилж болох байх та тий. Голдыг одоо юу гэж харж байна гинэ. Яг одоо бол энэ нэгтээ нөгөө амар олон хоногийн өмнө асуусан асуулт болохоор энэ дээр яг юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байна. За ямар брокер дээр арилждаг вэ гэж байна. За би XM брокер дээр арилждаг, хамтарч ажилладаг гэх юм уу те. За тийм байна. Баталгаанаасаа сонирхуулж болох уу? Ямар баталгаа авдаг вэ гэж байна. За би өөрөө гэсэн нэг юм анзаараад мэдээж л одоо юу гэдэг зах зээл дээр байдаг л ингийн шинжилгээнүүдийг эхнээс нь эхлүүлээ бүгдийг судалж ирсэн учраас тэднүүсийг судалж явж байхдаа авахын аваад хаяхын хаяад ингэж явсаар хагаад өөрөө бас маркетаас нэг юм анзаараад за тэгээ нэг зөвхөн би мэдж байгаа нэг өөрийн гэсэн арга барилт болсон. Тэгэхээр тэрнээсээ л шалтгаалж ер нь бол миний хамгийн том одоо баталгаа авдаг юм гэх юм бол том болон жижиг цагийг хооронд нь уяад голд нь балансчлуулад одоо юу гэдэг том цаг нь candlestick shift хийж яхад жижиг цаг нь ингэж явах ёстой ч гэдэг юм уу те. Ерөнхийн нэг юм их юм дээрээс баталгаа авч арилжаанд орох гэж хичээдгээ гэсэн үг. За бок татдаггүй гэсэн байна. Би ерөөсөө бок татдаггүй индикатор ашигладаггүй тийм арилжаачин байгаа. За candle нь бүтэн биеэр хаагдаж уйлмаа батлна гэд багагийн цаана яг юу болж ин гэсэн үг вэ гинэ. За яг энийг нөгөө чартн дээр тайлбарлавал илүү гоё тайлбарлагдах байх. Гэхдээ зүгээр хэдүүлээ get to know учраас яг ерөнхий хариулчий те. Candle дүн би одоо чинь нэг candle-ийн датан дээр аливаа ямар нэгэн цагийн candle-ийн дата дахиад жижиг цаг руугаа орохоор дотор нь structure явж идэг, order flow явж идэг те. Тэгэхээр энэ order flow-уудыг хамгийн одоо үнэн зөвөөр волюмоор нь харж одоо баталгаа авч болох юм нь бол одоо чинь юу гэдэг 5 минут нэг юм order flow ч юм уу эсвэл structure үүсгэсэн байлаа гэж бодоход одоо бид нар change of character гээд андуурцсан явж байхад том цагийн candle-ийн одоо тэр волюмоор нь баталгаа авах нь одоо бид нар тэр fake change of character буюу одоо тийм хуурмаг хөдөлгөөнүүд одоо автаж арилжаанд орохоос сэргийлдэг гэх юм уу. За ер нь бол нэг тэгээд хариулцаад баг болох бах те. За видео тоглоом тоглолтгүй гэж байна. За би ганц л видео тоглоом тоглодог. Тэр нь CS:GO бас тийм бас сайн биш. Тоглоод бас удаагүй байна. Ер нь арилжааг сурах уу, сэтгэл хөдлөл их өндөртэй хүн юм ядаж байхад гинэ. Яг хөө сэтгэл хөдлөлийг бол зохицуулж болох байхаа. Одоо чинь юу гэдэг сэтгэл хөдлөл өндөртэй байлаа гэд сайн арилжаач эсвэл муу арилжаач байна гэж байхгүй. Тэгэхээр хөвний асуудал дээрээс нь бас юу мэддэг вэ? Маркетинг яаж харж байгаа гэдгийг шалтгаалах байхаа гэж бодож байна. За анх эхэлж байхдаа хэдэн доллараар дансаа цэнгэлж байсан бэ гинэ. За би хамгийн анх $1000-оор дансаа цэнгэлж ирсэн санаж байна. За анх суралцаж байхад их мөнгөөр цэнгэлсэн дээр үү, багаар дээр үү гинэ. Анх суралцж байгаа бол нэг их мөнгөөр цэнгэлээд угаасаа димэдээ хайр мөнгө алдаал дуусгах гэж бодож байна. Ер нь бол ер нь маркетийнхаа учир начрыг олдог, босныхаа дараа мөнгө төгрөг явсан дээр хаа гэж бодож байна.
арилжаа таны хэв маягт амьдралын хэв маягт хэрхэн яаж нөлөөлсөн бэ? За одоо яаж нөлөөлсөн бэлээ? За хэв маяг гэхээр би бодож байна л доо өглөөс ирээд орой унтах хооронд яг юу хийж байгаа вэ? Тэр нь одоо юу гэдэг өмнө нь ямар байсан бэ? Одоо ямар болсон бэ гэдгийг л харьцуулсан асуулт юм шиг байна. Ер нь жоох орой унтдаг болсон. Өөр одоо амьдралын хэв маяг байгаа юм болов? Одоо яг ингээд яг шууд камер асаагаад хэлж байгаа болохоор яас ер нь жоохон хүмүүс хариулт явчих. За $100-ыг 2.6 сая доллар болгоно гэдэг чаленжийг анх гаргаж ирэхдээ маш хэцүү эсвэл бэлэгдэж чадахгүй айгүй удах эсвэл бүр бэлэгдэхгүй байх магадaltaй гэдэг бодол бодогдож байсан уу? Эсвэл зүгээр байсан уу л гэж. Энийг болохоор энэ санаа биш байхгүй. Манай community-ийнхэн бид нэг вебинар энтерчүүлөө лайв арилж хийж явах үед манай нэг community-ийн нэг гишүүн багшаа ер нь нэг иймэрхүү юм хийвэл яа гэм бэ гэд надад хүчнэгт явуулсан. Тэгээ надад тэр нь айгүй сонирхолтой санагдаад за хамгийн гол нь за яг 2.6 сая доллар гэдэг юм гоо айгүй том сонсогдож байгаа. Гэтэ тэр мөнгөндөө гол нь шийдвүлээ $100 тэр одоо юу гэдэг 10 хэдэн левелд авах хугацаанд хэдүүлээ мөнгө олохоос гадна айгүй олон юм сурах юм байна гэдэг үүднээс энэ чаленж эхлүүлсэн. Тэгэхээр номер 1-т бол мэдээж мөнгө биш байх нь тий. За тэгэхээр ямар нэгэн одоо юу гэдэг айсан сандарсан тиймэрхүү юм ерөөсөй байгаагүй гэсэн үг. Тэгэхээр ерөөс огт хүлээлт тавиагүй зүгээр ямар ч байсан хийгээд үзье. Хийж үзээг болохоор мэдээж мэдэхгүй гэсэн санаагаар л хандсан гэсэн үг. За анх эхэлж байхдаа демо дээр хэр их арилждаг байсан бэ гинэ. Ер нь бол эхлээд демо дээр саятан болмол гэж ингээл хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол би демо дээр арилждаг байсан. Бас демо дээр саятан ч болж исэн. Тэгэхээр мэдээж ер нь бол демо дээр ер нь би арилжаа хийж чадах юм уу? Ер нь арилжаа гэж яг юу юм? Гол санаа нь юу гэдгийг, яадгийг, яаж арилжаанд ордгийг гэдгийг ер нь жинхэнэ мөнгөн дээр эрсдэлд оруулахаас одоо илүүтэйгээр демо дансан дээр хийвэл илүү зүгээр болов уу гэж бодож байна. За Discord бүр гоё болоод байна багшаа гинэ. За энэ бол асуулт биш байна те. За нэг алдахаараа олон оролтууд шууд үргэлжлүүлж алдаад байх юм аа. Тэгээд нэг мэтгэд л тэгсэн байх юм өөрийгөө хийн чадахгүй байна. Уг нь фандын данс даваад ашиг энтер татаад гайгуул байдیں۔ Үе тэгээд шатчих гээд байх юм аа. Тэрийг яах вэ гэж. Тэгээ хаахаа гинэ. Ер нь гэхдээ өөр ингэсэн дүрмтэй байх хэрэгтэй. Одоо юу гэдэг бид нар одоо хангалт маш их хэрэгжүүлэг одоо яг зөвхөн арилжааны одоо арилжаа хийхдээ мэдэрдэг байгаа байхгүй юу? Маш одоо хатуун цаашин тий өөр ингэсэн дүрмтэй одоо юу гэдэг би яг зөвхөн энэ баталгаа авсны дараа одоо бай арилжаанд орноо, сэл арилжаанд орноо. Хэрвээ энэ баталгаа маань биелэгдэхгүй бол арилжаанд орохгүй гэдэг ч юм уу нэг иймэрхүү ерөнхий юм өөрийгөө хянаж одоо хязгаарлаж байх юм дүрм байх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За яг өөрийн гэсэн арга барилыг энэ л миний арга барил юм байна гэдгээ яаж мэдсэн бэ? Ямар мэдрэмж төрдөг вэ гинэ. За мэдрэмжийн хувьд бол мэдээж айгүй гоё мэдрэмж төрж исэн. За өөрийгөө баахан шоолж нээжсэн нь санаж байна. За яг энэ миний арга барил юм байна. Би яг энийг судлах юм байна гэдэг юмыг маш олон хан мөрөгжиж л ойлгосон доо. Маш олон хан мөргөөл ингээл хан мөрөх болгондоо нэг юм сураал явсаар аваад хамгийн чухал зүйл бол liquid ID candlestick хоёр юм байна гэдгийг ойлгоод за тэгээд тэрийгэ өдөр шөнөгүй нухаж чартан дээр туршиж үтсээр байгаад за нэг мэтгэд асах баланстай байсан бол зад нэмэх баланс руу орох. За өмнө нь олдог байсан мөнгнөөсөө арай нэг жоохон давуулж олох ч юм уу те. Тэгээд тэр нь ингээд урт хугацааны дараа ингээд тогтмол орлоготой болох энэ мэдрэмж намайг одоо тийм бодолд хүргэсэн юм уу? За энэ л миний арга барил юм байна да. Ер нь энэгээр л энийг л цаашаа хөгжүүлж явах юм байна гэж бодсон юм уу? Шууд тэгж анх удаа бодог энэ маш урт хугацааны процесс байсан гэдгийг л хэлэх гэж байгаа гэсэн. Хэдэн жил арилжаа хийж байгаа вэ гинэ. Би одоо 20 настайдаа арилжаа хийж эхэлж исэн. За тэгээд 8 жил арилжаа хийсэн байна. Яагаад тренд лайн зурдаггүй вэ гинэ. За яг ийм үг гэдэг те бүх арга барил ажилтгаа. Ажиллуулж байгаа хүнд нь байдаг гэдэг те. Гэхдээ би яагаад ч тренд лайныг ажиллуулж чадаагүй. Ажиллуулж чаддаг хүн байдаг л баг. Гэхдээ яг би тренд лайныг өөрийнхөө хувьд жоох үүсгдэг. Яагаад гэхээр хүмүүст айгүй их хүлээлт үүсгдэг. За энэ чинээс одоо юу гэдэг явах байлгүй дээ. Явчих байхаа. Одоо юу гэдэг юм ирээдүйлүү чиглэсэн иймэрхүү бодлуудын сэдлийг төрүүлдэг учраас би тренд лайн зурх айгүй дургу. Нэгт хоёр дахин бол жоохон логгүй санагдаад дээ.
Яг уу доптогоо одоо ингээ холиод явах юм бол мэдээж боломжгүй юм гэж бас байхгүй. Гэхдээ яг миний хувьд бол Trendline бол техник шинжилгээний хувьд бол зөв сонголт биш юм шиг санагдаад тэгээд ерөөсөө зурдаггүй шүү. How to come back $50,000 lost гинэ. I lost all my savings. Одоо ингээ $50,000 алдсан хүн яаж comeback хийж болох вэ? Би ингээ бүх одоо юу гэдэг хадгаламжийнхаа мөнгийг ингээд алдчихлаа л гэсэн санаа ах шиг гэн тэ. За яаж comeback хийх вэ? Яаж эргээрэлт хийх вэ гэж ах шиг гэн. Ер нь бол их мөнгө алдах. За дээрэс нь бүр ингээд хадгалж исэн чухал мөнгө ч юм уу илүү одоо юу гэдэг тэр мөнгийг алдаж болохгүй байсан мөнгийг алдах бол маш хүнд сэтгэл зүг хүнд өгдөг. За тийм учраас эхлээд би бол хамгийн одоо зөв шийдэл бол эхлээд түр аазнаад арилжаанаас түр холдоод холдож явах хугацаанд өөртөө ажиллаад за өөртөө ажиллаад гэдэг нь мэдээж би яагаад энэ $50,000 алдах шалтгаанууд яг юу байсан бэ гэдгээ дараалуулж бичээд тэрний дараа би нэг яаж засаж залруулж болох вэ гэдэг шийдлүүдээ олоод тэгээд нэг баг багаар жижигээр үүдэл авах юм болов мэдээж $50,000 алдсан шиг одоо хурдан алдсан шигэ хурдан олно гэж битгий яваарай. Энийг баг багаар одоо юу гэдэг эдгэх зарчмаарч гэх юм уу те. Тэгээ зөв зүйлийг баг багаар өдөр тутам хийж иж иймэрхүү одоо юу гэдэг сэтгэл хөдлөл, сэтгэл зүй дээрээс нь энэ алдсан мөнгөө олж авах боломжтой гэж би бас хувьдаа бодож байна. Би бас надад бас айгүй том мөнгөний алдагдaltaй түүх байдаг. За тэрнээсээ би бол яг ингэж гарч ирсэн. Тэгэхээр яг энийг би өөр дээрээ ажиллуулж исэн. Магадгүй чамд ажиллаж магадгүй гэсэн байдлаас хэлж байгаа шүү. Энийг сайн ойлгоорой. Тэгэхээр зөвөр эхлээрэй guys те. За Grand Summit гэж юу вэ? Тэрэн дээр юу болох вэ гэж юм. За Grand Summit гэдэг нь яг уу би өөрийгөө зүгээр за би ийм арилжаачин шүү. Би ийм замыг туулаад одоогийн байгаа байдалтай хүрсэн шүү. За энэ дээр надад ямар асуудлууд тулгарсан юм. Би тэрийг яаж давж туулсан юм. За тэгээд авч тууснараа надад одоо яг юу болдё. Одоо яг ингээ хувь хүний өнцгөөс дээрэс нь сэтгэл зүйч ирнэ мэргэжлийн. За сэтгэл зүйч яг арилжаачин хүн сэтгэл зүгээ яг хэрхэн зөв удирдах зохион байгуулах вэ гэдэг талаас нь ярилцсан. Тэн дээр аягүй гоё юм болох байхаа гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ 1 сарын 24-нд Grand Summit дээр болцгоо.